Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оминер ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэнд хүргэе. Шинэ 7 өдрийн мэндийг хүргье. За тэгээд өчигдөр оройноос манай Улаанбаатар хотод үнэхээр гоё. Өнгөдөрхтэй, цаг агаартай. Тийм. Хамгийн гол нөгөө юутай, агаартай. Тийм, маш гоё цэвэр агаартай, маш гоё үнэртэй байлаа тий. Тийм, гоё өглөө эхэлж байна гэж. Маш гайхалтай гоё өглөө байна. Тэгээд баг зэрэг сэрвэнч гэсэн энэ нөгөө нэг цэвэр агаар ингэж агаар орчин маань маш гоё чиглэг болж байгаа учраас биднэрт мэдрэгдэж байгаа маань хүртэл маш гоё цэвэр санагдаж байна тий. Тэгээд нөгөө нэг юм цэвэр тунгалаг гэд хоёр үг гэдэг шүү дээ. Нөгөө нэг Улаанбаатар хотыг ингээд одоо бол хэвээр хаанаас нь хаашаач харах боломжтойгоор ийм тунгалаг харагдаж байгаа байхгүй юу? Ямар ч торж одоо юу гэдгийг биднийг ингээд тэ өөрсдийнхөө хотыг болон амьдарч байгаа газараа харахад ингээд нүд баясгахад одоо саадуулах зүйл байхгүй. Тийм гоё. Зураг авч ямаар тийм сайхан өглөө байна. Харин тийм байна. За тэгээд бидний хувьд Хермоны шүүдэр нэвтрүүлэг тэгээд тастаа бороотой да ямар ч байсан бол бид бүгдээр бол хамтдаа хийдэг. Учир нь яагаад гэвэл учир нь энэ дэлхийн янз бүрийн өдрүүдийг бид нэр одоо эзний үггүйгээр те ялан дийлэх боломжгүй учраас эзний үгээр эхлүүлж байгаа өдөр болгон бидний хувьд маш хүчрхэг ялалтын өдөр бол байх болно гэж. Амен. Тэглгүй яах вэ? Тэгэд цаг агаарч гисэн шуурхтай байдаг, нартай байдаг, янз янз байдаг. Тэрнтэй адил бидний амьдралч гэсэн шуурхтай үеуд цастаа шуурхтай, бороотой, магадгүй тунгалаг тийм өдрүүд ч гэсэн маш олон байдаг. Тэгээд эдгээр бүхэл өдрүүдэд бид эзний үгтэй хамт байх, эзэндээ хамт байх тэр цагууд бол юугаарч зүршгүй маш чухал байдаг те. Тэгэхээр яг одоо ч гэсэн таны амьдрал, тань сонсож байгаа та бүхний маань амьдрал мөн яг одоо шууд дамжуулж байгаа бит хоёрын амьдралд ч гэсэн маш олон шуурга магадгүй байгаа. Гэхдээ бид нэг зүйл дээр төвлөрдөг, нэг зүйл дээр цугларддаг нь бид нэр эзэн дотор хамтдаа эзэнний үгэн дээр бид нэр цугларддаг юм шүү гэдгийг бас энэ өглөө бид өөрсдөдөө сануулъя. За энэ 100 мод хотод бол маш гоё өглөө эхэлж. За тэр өдөртөө ойлгомжтой хаа тий. Тэр богд бол бас яг тэр талаасаа бол үнэхээр гоё харагддаг юм билээ шүү дээ. За тэгээд бүгдээр хамтдаа өнгөрсөн 7 хоног Теслоник номоос үзсэн, үргэлжлүүлэн Теслоник номоо үзэн те. Цаашдаа Теслоник номоо үзэн. Үзээр байна. Тэгээд төмөрөө өөртөө Теслоникчууд болно те. Тэгээд гэхдээ энэ цаг үе бидний нэг юм түүхээс суралцахдаа түүхийг тэр үед нь гоё болгоод бидний амьдрал гоё болохгүй бол тэр түүхийг сонссны тэр түүхээс сурсны хэрэг гарахгүй шүү дээ. Тийм болохоор Теслоник хотынхны тэр ивэл танаа гэрүүл дээр, танаа чуулган дээр, тань дээр байх болтугай. Амен. Тэгэлгүй ахад энэ 7 хоног маань бас Теслоник номоор суралцах байгаа. Тэг хамтдаа үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа эзэн бурхан магтъя. Тэгээд пастор маань намайг хуучны доонуудаа сонгорой гэж хувьчлан эмчлэн загсан. Тэгээд сонгосон бахаа гэж бас найдаж байна. Тэг хамтдаа эзнийг магтцгаая. Нэрийг тань хэлэхдээ миний сэтгэл дуулдаа тань зориулсан хайр минь үгээр хэлшгүй үнсгий намайг хөтлөх та төгсөн бэлтгэсэн See
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид өнөөдөр 1-р Тесалоник номын 4-р бүлгийн 11-р ишлэл. Бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж, өөрийн ажилдаа анхаарч, өөрийн гараар ажиллахыг эрхмэл гэж хэлсэн байна. Халелуя. Тэгэхээр энэ одоо миний заах туртай хичээлийн нэг ишлэл байхгүй юу? Миний хувьд ингээ Библийн сургууль дээр цогц үйлчлэгээ хичээл заад ялангуяа итгэгч хүн нийгэмд хажуугаар нь ажиллангаа яаж үйлчлэх үү гэдэг талаар заахад энэ үгийг маш хэрэгэлдэг байхгүй. За нэгдүгээр бидний тушаасанчлан гэдэг үг байна. За энэ дээр бол бид зүгээр ингээд өөрсдөө адилхан болгохгүй та нарт энэ үгийг хилээд байгаа юм ерөөсөө биш. Захирах эрх мэдэлтэй, ивэж өрөөх эрх мэдэлтэй те хүмүүст ямар нэгэн ажил даалгаад тэгээд ажлаа хүлээж аваад тэр бас ажлыг хийх хүч чадлыг өгдөг. Дараад нь тэр ажлыг хүлээж аваад чанарын шалгаад тэр ажилыг хэрхэн хийсэн тэрнийхэн дагуу шагнадаг, урамшуулдаг, дэмждэг, өрөөдөг, бүр үе үеэр нь өрөөдөг те бүр ингээд зөвхөн ажлын хөлс маягаар ингээд өөрийнхөө бүтээсний одоо хариу хүртэх биш. Бүр дээр нь нэмж бэлхааж өгдөг. Тэр нэгний өмнөөс ярьж байгаа болохоор бид нар зүгээр ингээд та нар уг нэг ингээд амьдэрчүүл зүгээр л дээ гэж гуйхгүй. Бид нар ингээд тушаана. Тэгээ яагаад гэвэл энэ яагаад тушааж байгаа вэ гэхээр энэ үг нь бидний үг биш. Бид нар бол одоо юу гэдгийг та нар тушаахаар баг хийн. Тесалоник хотын бол угаасаа маш гайхалтай хөдөлмөрч гайхамшигтай хүмүүс гэдэг нь бол ойлгомжтой гэдэг шүү дээ, тийм. А гэтэл тэр хүмүүст Паул явж очингуудаа тушаагаад идэг одоо хин бэ гэдэг асуудал гараад ирж штэ. Тимот явж очингуудаа тушаагаад идэг хин бэ гэж. А гэтэл тэр хүмүүс хэдийгээр хүнийхээ хувьд хангалттай, амжилттай, гайхамшигтай нөхцөл байдалд амьдарч байсан боловч хотоо авч явж исэн боловч өөрсдийгөө авч явж исэн боловч тэднэр Бурхан тэднэрээр хийлгэхийг хүссэн зүйлүүдийг хийх юм бол бүр ямар агуу их зүйлүүдийг бүтээж амьдрах вэ гэдгийг бол мэдэхгүй байсан гэж. Тийм болохоор юу гэж хэлсэн мэгээр би та нарт тушаасан гэж Паул бол хэлж байна. За бид нар Библийн хуудас нэвтрүүлгийн та бүхэн бидний одоо те за миний хувьд бол Бурхан талархдаг. Амьдралынхаа 7 жилийг Библийн хуудас гэдэг төсөл зориулсан байхгүй. Зориулах биш, хэрэглэгдэх боломж Бурхан надад өгсөн. Тэгээд тэн дээр бас Тесалоник номын талаар үнэхээр гайхалтай. Та бүхэн боломжтой бол бас манай энэ Библийн хуудас нэвтрүүлгийн Тесалоник номыг сонсох юм бол бүр гайхалтай. Тэн дээр Паул ингээд тушаал 1 2 3 4 Паулын тушаалууд ингээд гарч байгаа. Гэхдээ Паул яхаараа нэг 3-7 хоног хамт байсан хүмүүстэй алс газар очичоод захиа очиод тушаагаад байдаг байна. Тийм үү? Яагаад гэвэл тэр хүмүүс нь орхиж болохгүй хүмүүсээс нь тэр хүмүүс нь үг хэлэхгүй орхиж болохгүй хүмүүсээс нь тэр хүмүүс нь Паулын зүрх сэтгэл аль хэдийн хайрыг нь татсан хүмүүсээс нь хүмүүс нэгнийхээ хайрыг татах юм бол хэр зэрэг удаан цаг хугацаа өнгөрүүлсэн чухал биш. Хамгийн гол нь тэр хүний хайрлуулах үнцэнтэйгээс гарахгүй бас өөр олон зүйлүүдийг хүртэх эрхтэй гэдгийг хэрвээ хүн мэдчих юм бол тийм үү? Өөрөө муу хүн болоод чамаагүй, тушаагаад чамаагүй тэр сайн сайхан замаар явуулахыг бол хүсгэл. Паулын зүрх сэтгэл ийм байсан гэдгийг бол бид нар бол яг ойлгож авах хэрэгтэй. Бидний тушаасанчлан захирах эрх мэдэлтэй нэгэн та нарт бидний амаар дамжуулаад ярьж байгаа болохоор бид нар та нарт тушааж байгаа юм аа. Тэгээс биш та нар яг сайн анхааралтай харах юм бол бидний тушаасан тушаалууд та нар биелүүлэхэд та нар дээр өөрсдөд чинь ивэл болохоос биднэрт эргээд тий одоо юу гэдэг нь бид нар нэг баахан хүмүүс тушаагаа яваад байдаг. Тэгээ биднэрт эргээд одоо юу гэдгийг ерөөл нь та нараа дамжуулаад нэг боохгүй юм байна. Харин биднийг та нарт тушаа гэхэд тэр тушаалыг нь яг дамжуулах юм бол тэр тушаалыг буулгасан эзэн өөрөө мэдээд бидний ажлын хөлсийг ч гэсэн өөрөөр өгөх юм аа. Харин та нар тушаалыг нь бидний амаар дамжуулан итгэж аваад амьдралдаа хэрэгжүүлэхэд та нар бас өөрөөсөө хэвлийг бол авах юм аа гэж. Тэгэхээр бид нар ямар нэгэн одоо ажил юм уу эсвэл төсөл ингээд явах юм бол ингээд юу болгон дээр ингээд тий гүйцэтгэл болгон дээр ингээд өөрөөсөө ховыг авдаг штэ тий. Тэгвэл өнөөдөр эзний хувьд бол тэр бол яг тийм биш юм аа.
эзэн хүн болгоныг те эзэн ямар нэгэн 100% юмныг одоо шээ Наоми Биткайрт нэг 7% те сонсож байгаа хүмүүст нэг 30% те тэрнээ дамжуулан сонсох тааглагдсан хүмүүст бас нэг 30% те ингээгүй Омид 100% надад 100% шагналууд нь байгаа юм аа гэж. Тэгэхээр бидний эзэн бурхны тушаалыг биелүүлснээр бид нар ямар байх вэ гэдэг нь одоо эндээс бол харагдаж байна. За энд хоёр дахь хэсэг хоёр дахь үг нь ямар үг байгаа гэхээр төвшин амьдрахыг хичээх гэдэг үг байгаа. За төвшин амьдрах гэдэг үг нь ямар ч юм бэ гэж тэ. За төвшин амьдрал гэдэг үгийг бол тэ тухайн үед хүмүүс яадаг гэхээр даймгүй л гэж ойлгодог. Ерөөсөө дайм баг. Тэ хинч тэднэр лөө дайрахгүй. Бас тэднэр хинлүүч дайрахгүй. Тэгэхээр хүмүүс биднэр лөө дайрахаар дайм болдог гэж бодоод байдаг. Гэтэл яг үндэшгүй. Бид нар өөрсдөө бас хүмүүс рүү дайрдаг шүү дээ. Бас мартчихад байгаа юм шиг үстэй тий. Бид нар бас түргэн ууртай, бас дэми юм ярьдаг, дэми юм хилчдэг тий. Бид нар бас хүмүүс рүү төвшин байж байгаа хүмүүс рүү бас дайраад байдаг хүмүүс аахгүй. Тийм болохоор энэ төвшин амьдрах гэдэг үг нь ямар нэгэн довтлогоонд өртөхгүй бас өөрсдөө довтлохгүй байх тухай бас үг гэдгийг бол бид нар бодож байгаа шүү дээ. Тэгээ хичээх гэдэг үгийг бол грек хэлэн дээр бол олс алдуурах гэдэг байдлаар бол хэрэглэгдэг байсан гэж байгаа. Тэр эднэр нөгөө нэг хөлөг онгоцноотой байсан шүү дээ, тий. Тэгэл хөлөг онгоцноо чи үрж нөгөө нэг юун дээр усан онгоцны зогсоол дээр зогсоол олсоо шидэл онгот нь олсыг нэг юм гадсанд ингээд уйдаг юм байна. Тэгээд тэр уйлт бол угаасаа бол бүр ингээд одоо ч гэсэн одоо урлаг байхгүй. Маш богино хугацааны дотор яг эргээс яг нэг тиймэрхүү зайтай уяатай байж хаар ингээд яадаг. Харамсалтай нь яадаг зарим нэг хүмүүс хальт буруу уйх юм бол яадаг. Тэр нь алдуурдаг. Тэгээ маргааш өглөөний өрөөдөд хажуутлынхаа завтай мөргөлдөөд хамаг сэлүүрийн нуглаа хийцэн байх ч юм уу. Тэгээ байж ш. Эсвэл ингээд бүр эргээс холдсон те чулуун дээр очиад хайрагдсан байх ч юм, элсэн дээр очиад хайрагдсан байх ч юм. Тийм тохиолдол гарч байна. Тийм учраас алдуурах гэдэг үг хэрэг. Төвшин амьдрахыг хүсэж гэнэ үү? Тэгвэл та нарыг одоо төвшин амьдрахад цаад болох тэр одоо ямар нэгэн зүйл асуудлуудыг сайн шийд. Сэрэмжтэй бай. Уяануудаа сайн уй. Сайн бүхэл. Тийм болохоор Библиэлд бас Есүсийг хэлсэн үг нэгээр та нар тэнгэрт тайлвал тэнгэр тайлагна. Газар тайлвал газар тайлагна. Юу тайлах тухай яриад байгаа. Тэдэрт хамгийн ойлгомжтойгоор олсны тухай яриад байсан. Чи юу чирж авчираад уйцсан. Тэ? Нэг манай Монголын нэг юм хошин шог байдаг шүү дээ, тэ. Нэг шоронд орцсон өвгөн байдаг шүү дээ. Өө та одоо настай хүн байж яагаад шоронд орж өгч. Өө нэг олс олсон юм аа. Тэгээд олс оллоо гэж тэгээд таны шоронд хийх юм гэж. Тэр олсны үзүүрт нь өхөр уяатай байсан бэлээ. Тэ? Тэр өвгөн ерөөсөө олс олоогүй байхгүй юу? Угаасаа уяан алдарсан байсан, өхрийг олсон байхгүй. Тэгээд хамгийн гол нь эзэнт нь авч өгөөг өөрөө авсан учраас шоронд орсон байгаа байхгүй. Тэгэхээр бид нар заримдаа өөрсдөө зарим нэг зүйлийг сайн уяагүй учраас алдуурснаас бол бидний төвшин амьдрал алдагддаг. Бас бид нар зарим нэг одоо үг хэлээ ч юм уу эсвэл зарим нэг өөрсдийнхөө одоо хандлагыг ингээд чанга уйж барьж явах хэрэгтэй байтал тэрэндээ ингээд хитрхи хайн задгай байхдаа хүмүүсийг гомдоож, хүмүүсийг шархлуулж яг ингэх үед бас бидний амьдрал бас төвшин амьдрал бас алдагдаж байна. Тиймээс аливаа зүйлийг алдарч уханд бол маш их юм хичээж уйх хэрэгтэй. Уйлт болгон дээр хичээх хэрэгтэй гэсэн үг болж байна. Тийм үү? Тэр үе чинь нөгөө ингээд нэхмлийн машинаар гэдэг ингээд ойж байгаа шүү дээ. Нэг түлхээл хажуудлаас нь нөгөө уцтай аюугаа нэг шидэлтэй түгэж буцаагаад татаад нэг шидэл тийм бүх юм дээр түлхэлтэн ч адилхан, таталтан ч адилхан нэг жигдэл хурд баг. Нэгэн дээр нь маш чанга түлхэж ачаад нэгэн дээр нь маш чанга ингээд тэгээд тэр хевсийг ингээд ард нь гаргаад ирэх юм л яг нэг талдаа жоохон таталтаа дүрчийгээ тэгээд нэг ийм болчих штэ. Тийм болохоор ингээд яаж тийм гайхалтайгаар тэр үед тийм жигд байсан бэхээр бүх одоо юун дээр хичээдэг байсан. Хичээл чармал анхаарал гэдэг зүйлийг маш чухал заацдаг гэсэн. За тэгээд одоо энэ дараагийн нэг ишлэлээр нь бол юуны тухай Тесалоникийн итгэгчдэд юу тушааж байсныгаа бол Паул энд бол санаасан. Паул энд бидний тушаасанчлан та нар төвшин амьдрах хэрэгтэй шүү гэж хэлэхтэй. Бидэрт нэг зүйлийг санаасан. Та нар Есүс Христэд итгэх үед та нар дэлхийн гэрэл давсан болно. Та нар бол яг ширээн дээр тавьсан дэнлүү болно. Уулан дээр байсан хот бол. Тийм учраас хүмүүсийн анхаарлын төвд байх болно. Та нар хүмүүсийн анхаарлын төвд ингээд байж байхдаа өөрийнхөө ажилдаа бас анхаарах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ анхаарах гэдэг үг бол грек
одоо ойлголт утгаараа еврей ойлголт утгаараа ч гэсэн төвлөрөх гэдэг үгтэй маш их чухал байгаа гэдэг. Нэгсэндээ яг ингээд зүүмдэн гэсэн үг одоо тий зүүмдэн гэдэг үг гэхээр яг нэг тодорхой хэсгээр анхаарлаа хандуулна гэсэн үг болж байна. Тэгэхээр өөрийн ажилдаа анхаарлаа хандуул гэж хэлж байна. Өөрийн ажилдаа анхаарлаа хандуулж өөр хүмүүс юу хийж гин гэдэгт анхаарлаа хандуулахгүй тий өөрийг чинь сарниулж магадгүй төвлөрлийг чинь алга болгож магадгүй тий анхаарлыг чинь булаах гэж орж байгаа тэр зүйлүүдээс өөрийгөө одоо тийм үү өөрийгөө алдуулахгүй тул ажлаа алдуулахгүй тул одоо анхаарч төвлөрч яана. Амьдрах хэрэгтэй гэдэг зүйлийг бол энд хэлж байна. Өөрийнхөө амьдралыг бурхны өмнө тааламжтай байлгахыг хичээгээс биш бусдын хэрэгт хошууд өвдөх хүмүүс бол бид нар бол байх ёсгүй юм байна. Тэгээ бид нар одоо бусад хүмүүсийг те тушаал биелүүлж гин үү, хэр зэрэг амьдарч гин те өөрийнхөө юм хийж гин үү, хийхгүй байна уу гэж те. Солонгос хүмүүстэй олон жил ажиллах үедээ тэднээс бас дутагдaltaй зүйлүүд чарж исэн ч сайн зүйлүүд чарж исэн. Тэгээд миний харсан сайн зүйлүүдийн нэг нь бол ихээр өөрийнхөө өмнөх ажлаа хий гэдэг тэр ойлголт байсан. Чи өмнөх ажлаа л хийж. Гэхдээ тэгээд миний өмнөх ажил ингээд тэгээд энэ хүн ингээ алдаа гаргаад байхаар би сайн хийсний хэрэг байна гэнэ. Зүгээр орхоо чи өмнөх ажлаа л хий гэж хэлдэг. Тэгээд нэрээ үнэхээр орой болох үед би өмнөх ажлаа хийснийхаа цалин авдаг байхгүй. Энэ ажлаа муу хийгээд тэгээд танаа багийнхан олиггүй байсан болохоор чиний цалин гаслаа гэж солонгосод за бараг л хэлэхгүй дээ. Өглөө чамд 170-ыг өгнө гэсэн бол тэгээд чи 170-аар аавна. Хажуудлаа чи хүн 170 авах байж байгаад те 80,000 авах хүртлээр алдаа гаргасан байсан ч гэсэн чиний 170-ыг түүнээс олж болохгүй. Тийм болохоор яг өөрийн ажилдаа анхаарч бас нэг зүйл нь өөрийн гараар гэдэг үг энд чигсэн. Өөрийн гараар гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө төлөө өөрөө хөдөлмөрлөх гэсэн утгыг илэрхийлж байгаа. Паул өөрөө тийм хүн байсан учраас энэ тал дээр бол Паул бол хүмүүст бол хэлж чаддаг байсан. Жишээ нь энэ жишээг өөрөө нөгөө дуртай болохоор та бүхэнтэй олон удаа уулзсан бахаа гэж байна. Эзэн ч гэсэн яг энэ ишлэг надад маш сануулж өгдсөн юм хэрэг. Эфес хотын удирдагчтай 3 жил хамт ажилласныхаа дараа Паул тэднээс салах хэсэг гүйцэтгэв те. 3 жилийн туршид нулимс туслуулан өдөр шөнөгүй та нарын төлөө энэ гараараа тэ өөрийнхөө болон өөртөө хамт байгаа хүмүүсийн хэрэгцээний төлөө ажиллаж байсан гэдгийг та нар мэднэ гэж хэлсэн. Тэгэхээр юу гэсэн бэ гэхээр 3 жил би та нарын төлөө зүтгэсэн гэрнээ хоол ундаа болон өмсөж зүгхээ өөрийнхөө гараар олж ирсэн шүү дээ. Та нар санаж байгаа үз гэдэг үгийг бол хэлж байна. Тэгэхээр тэр одоо ажил чинь те тэр одоо юу гэдгийг төвшин амьдрал чинь тэр тушаал биелүүлээд явж байгаа зүйл чинь хүмүүст ингээд хүртэгчт нь хүмүүс байж болох боловч тушаас нь нэг нь тантай тооцоогоод учраас та бүхнийг хичээж анхаарч өөрийнхөө гараар өөрийнхөө авьяас бэлгийн дагуу хин нэгний хөдөлмөрийг ашиглаж хин нэгнийг одоо хуурж биш зөвхөн эзэн танд өгсөн өөрийнхөө авьяас бэлгээр л амьдралаа авч яваасаа гэж болгож байна. Бидний итгэлийн амьдралдаа бурхны алдрын төлөө бодтой зүйлийг хийдэг байх хэрэгтэй. Ярьдаг биш. Хийх хоосон амлдаг байна. Хийдэг, үйлддэг хүмүүс байх хэрэгтэй. Энэ зүгээр нэг зөвлөгөө биш, санамжч биш. Харин тушаал гэдгийг Паул онцолсон. Хэдэн мянган бэрийн тэртээ хийцэн тамийн нас мэд санагнаа. Сэтгэл минь хийдий алдрагүйч тантайгаа ярихад надад хүндх юм байх ёо. Хэрхэн тандаа өөрийгөө мэдэх үеч гівч зүрх сэтгэлдээ цорын ганц нандин хүсэл мэн таны хүнлээ зүрхний угаа
хүндлээ зүрхний угаас үнэн үгийг тань бишээ тань руу гараа өргөн таныг хүндлээ бүгдээ хамтдаа хитэн мянган бэрийн тэртээ хийсэн тамиг нас мэд санагнаа сэтгэл минь хэд ялтраагүй ч сэтгэл минь хэд ялтраагүй ч тантайгаа яхад надад хүндхэн байна хэрхэн тандаа оригоо ичэн хэлхэнэ дэхвэж дэвч зүрх сэтгэлээ цорын ганц найдын хүсэлмээ таныг хүндлээ зүрхний угаас үчир шаналтай үедэж харанхуй бүтчих үедэж таныг хүндлээ зүрхний угаас үнэн үгийг тань бишээ тань руу гараа өргөн таныг хүндлээ бүгдээ хамтдаа тунхаглаж цай амен үчир шаналтай үедэж харанхуй бүтчих үедэж таныг хүндлээ Бид өнөөдрийн үгийн цагаараа 1-р Тесалоник 4:11. Бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж өөрийн ажилдаа анхаарч өөрийн гараар ажиллахыг ирмэлзээ гэсэн ишлэлийн дагуу бид суралцлаа. Тэгээд эзэн үнэхээр энэ хөдөлмөр бидний гарын үйл сэдгэр бүх зүйлийг бүтээхдээ ингэж бүтээсэн. Энэ бол гайхалтай бүтээл байгаа тий. Тэгэхээр бид өөрсдийнхөө авсан эзнээс авсан тэр замаар эзний нээж өгсөн тэр хаалгаар бид орон алхдаг. Тэгээд тэдгээр яг одоо танд байгаа ажил хөдөлмөр тэдгээр бүхэл зүйлийг одоо зөвшөөрсөн учраас байгаа тий. Тэгээд энэ зүйлээ бас итгэмжтэйгээр хийгэрээ гэж бас урамшуулмаар байна. Тэгээд бид үнэхээр яг нөгөө ялангуяа нийгэмдэр яг нөгөө ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд нөгөө хүмүүсийн хараанд байдаг гэдэг бол бүр яалтчгүй үнэн тий. Маш олон хүмүүс анзарч идэг. Энэ Христэд итгэдэг гэсэн яах нь гэдэг ч юм уу тий. Ийм юм тохиолдолд яах нь вэ? Тийм яах нь гэдэг тийм үргэлж анзаарсан, ажилласан, харсан, ажигласан зүйлсүүд маш их байдаг учраас яг одоо та тий ажил дээрээ байхдаа ч гэсэн тэдгээр одоо хүмүүс яг хөө тэгж бодож болно тий. Гэхдээ эзний нөгөө гэрэл давс байх тэр зүйлүүдээ одоо илүү чухалчлаад тэгээд өөрийн тэр ажлаа хийх ёстой зүйлээ хамгийн сайнаар нь хийдэг тэр нэгэн байгаасай гэж бас урамшуулмаар байна. Тэгээд бид бусдад яг мэдээч бид нэр бусдад тэр хайрын үүднээс анхаарал хандуулдаг. Гэхдээ өөрсдийнхөө одоо бид бурхны өмнө ажиллаа сайн хийж ядж гинөө гэдэг ч юм уу. Тэр зүйлсүүддээ илүү анхаарах нь зүг юм аа. Бид нэр яг уу ялтчгүй өөрөөсөө илүү хүмүүсийг харах гэдэг нь бидний бас нэг муу зан тий. Гэхдээ энэ өглөө бас бурхан бидэнд дахин сануулж өгч байна. Тэгээд ажил хөдөлмөр гэдэг бол бурханы гайхалтай бүтээсэн бүтээл. Тэгээд үүнийг хийгээд явж байх та эзэн та бүхэн маань бас урам дүүрэн эзний хайр ивэл дүүрэн бас урамтайгаар ажиллаарай гэж энэ өглөө дахин сануулъя. Амен. За тэгээд нэг зүйлийг бас нэг нэмж хэлмээр байгаа. Тэгэхээр ер нь бол төвшин амьдрахыг хичээх хэрэгтэй. Хүмүүс ингээ бужигнж амьдрах, бужигнуулж амьдрах, тэ булгартуулж амьдрах, тэ нэг тэгж амьдрах туфтаа. Эн чинь одоо юу гэдгийг амьдрах идэвхийн тухай яриад байгаа юм биш. Бүтээж амьдр, босгож амьдр. Одоо юу гэдгийг сэргээж амьдр, тэ өнгөлж амьдр. Эн чинь тэргүү тэр тэгж санаатаагаар бүр ингээ анхаарал татах гэж бужигнуулснаас илүү гоё.
хөдөлгөөнтэй амьдрал авахгүй. Тэгэхээр өөрийнхөө гараар гэдэг чинь ихээр таны гаранд бурхан чадамж өгсөн байгаа тий. Амен. Тийм болохоор таны гарын тэр чадамжийн чинээнд эзэн алдрыг өргөж өөрийнхөө гараар барьсан байшинтай олсон мөнгөөрөө тий. Одоо юу гэдгийг тий ивэгцэн одоо хоол хүнс зоогоо бариад тий. Тэгээд гэр бүлээ хамгаалаад хайрлаад амьдрахыг эзний нэрээр өрөөе. Тэг хамт залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн танд баярлалаа. Бидэнд өнөөдрийн үгийг өгсөн учраас баярлалаа. Таны хайр инэрл бидэн дээр бидний хайртай хүмүүстэй байх болтугай. Таны хайр инэрл таны тушаалыг авсан хүмүүсийн дээр байх болтугай. Тэд ямар гоё эрх мэдэлтэй, ямар их хүч чадалтай, ямар гоё бүтээмжтэй бас үр дүнтэй тушаал авснаа мэдэхгүй байгаа бол та ойлгож өгөөрэй. Бүх зүйлийг танд даатхан Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.